Сайн байцгаана уу. Сурган заа харга зүй 12 дугаар хичээлээр өнөөдөр 10 дугаар дасгалыг ажиллах болно. За 10 дугаар дасгалыг ажиллахдаа оюутнуудаа багтгаасныхаа дараа дасгалаа танилцуулна. За дасгалаа танилцуулахдаа энэ дарааллын дагуу хийн гэдэг одоо энэ дасгалын чиглүүлэх хэсгээ тайлбарласныхаа дараа чиглүүлэх асуултаагаа хийлгэнэ. За чиглүүлэх асуултуудыг хийлгэсний дараа суур машин дээр ямар дарааллаар хэрхэн боловсруулах вэ гэдэг тайлбарыг өгнө. За энэ бэлтцийг одоо 10 дугаар дасгал дээр ашиглах ёстой. Нэг талаас нь 0.5 мм-ийн шатлсан гадаргуу 20 мм-ийн зайд боловсруулаад тэгээ хоёр нөхөр өрөмдөн. Нөгөө талаасаа 12 мм-тэй шатлсан гадаргуу боловсруулна. За энэ нь ямар учиртай гэхээр бидний түрүүчийн хичээл дээр хийсэн нөгөө бариуллын иш маань ингээд орж явах хэрэгтэй. За ингээд энэ бариул хийж дуусаад тэрний дараа нуглах ажиллбарыг хийнэ. За нуглах ажиллбарыг хийхдээ бид нэг бол дискийн дээр хийж болно. Эсвэл одоо нөгөө гар нуглах машин дээр нуглах хэсгүүдээр нуглаад боловсруулаад тэгээ энэ дасгал ажил маань дуусах юм аа. За ажлын зургийнхаа дагуу одоо хоёр нөхөө өрөмдөе. За нөхөө өрөмдөхдөө машиныхаа тэг цэгийг эхлээд олцсон байгаа. Тэг цэгээсээ Y тэнхлэгийнхээ дагуу 12.5 мм, X тэнхлэгийнхээ дагуу 10 мм зөөгөөд тэгээд өрөмднөө. Одоо төвлөгч өрмөөрөө төвлөөд за одоо өрмөө солино. За эхний нөхөө боловсрууллаа. Одоо дараагийн нөхөө боловсруулна. За одоо тэнхлэгээ жоохон шилжүүлнэ. X тэнхлэгийнхээ дагуу эрдээр аваачнаа. За одоо ажлын зургийн дагуу өрөмдөх ажил маань дууслаа. Одоо дараагийнхаа ажил руу орё. R10 радиустай одоо энэ гадна тойргийг одоо дугуйрсан хэсгийг гаргах гэж байна. За ингэж гаргахын тулд биднэрт бол энэ R10-аар гаргадаг ийм радиуслалт гаргадаг юу хутга байгаа. За энэ хутгаар фрезер дээр гаргана. За та нарт одоо ийм хутга байхгүй энийг одоо орлуулах боломжгүй байх юм бол бас гараар гаргах боломжтой. За би бол одоо хутга байгаа учраас хутгаараа суур машин дээр энэ радиусыг гаргая. За нэг талын радиуслалтыг гаргачлаа. Одоо нөгөө талыг гаргая. За ажлын зураг дээрх радиуслалтаа гаргачлаа. Одоо багжаа солиод дараагийнхаа ажил руу орё. За ажлын зургийнхаа дагуу дараагийн ажиллбар руугаа орё. За дараагийн ажил руугаа орохдоо бид 20 мм-ийн урттай бэлтцээс 0.5 мм-ийг зорох энэ ажиллбарыг хийнэ. За энэ ажиллбарыг хийхдээ бид ялцсан эртээ 20 мм-ийн диаметртэй багжийг суйрлуулсан байгаа. За машинаа ажилуулад тохиргоогоо хийгээд тэгээ зоръё. Хөргөх шингэн бол энэ багжин дээр ашиглахгүй байгаа. За бид энэ ховлыг зорчихлоо. Одоо дараагийнхаа ажил руу орно. За бэлтцээ бэхэлчлээ. Одоо 3.5 3 мм-ээр 6.5 мм-ийн зузаантайгаар авнаа. За машин насаа.
За нэг талаа боловсруулчлаа. Одоо нөгөө талаасаа боловсруулалтаа. За бүгдээрээ суур машин дээрх боловсруулалтаа дууслаа. Одоо бидний дараагийн ажил болох нуглах ажиллбар үлдсэн байна. Энийг нугалцгаая. Бэлтцээ авч гаад ирмэцлуудаа хийгээд тэгээд нуглаад ажил дуснаа. За бэлтцийнхээ нуглах хэсгийг гар нуглаа машин дээр нуглая. 10.5 мм-ийн диаметртэй нүх бэлдсэн энэ хэсгээс 110 мм-ээр нуглана. За нуглая. Бэлдсэн дээрээ суур машин дээрээ бэхэлж гаад за 110 мм-ээр хэмжлээ. За ийшээгээ 180 гэдэг чинь 30 градусаар наашаа нуглана гэсэн үг. За ерөнхийдөө шалгаад үзээ тэгэхээр 30 дээр хаана учрах уу гэдгээ. Ажлын зурагсаар бол 50 мм орчим нуглагдах ёстой. За. За нуглаад дуслаа. За бэлтцэн нуглаад дуслаа. Одоо бэлтцэн дээр тэмдэгэ тавья. 10 дугаар дасгалын тэмдэглэгээ хийн. За 10 дугаар дасгалаа хийгээд дуслаа. Сурган заах арга зүй 13 дугаар хичээлээр 10 дугаар дасгалыг хий дуусна. Дараагийн хичээлээр сурган заах арга зүй 14-ийг үзэнгээ 11 дугаар дасгалыг ажиллах болно.